За тэгээд сэн сайхан байна. 50 да. Дэлнэ үү? Гэлээ. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлч. Энэ жил шээс үнэтэй үйл болж байна. Цаас за юу л гэдэг тий. Бас лайхтар хүүтэн чинь тий. Гэтэ энэ чинь бас энэ утаанд бас сайнэр нөлөөлж байгаа юм шүү. Тэгж бодож байгаа шүү. Би бол ороод. Тэгээ агаа цэвэршээд байгаа. Утааны боловч нь олоход ч үлссэн сүлд. Утаа бол үнэхээр гамшиг шүү. Гамшиг байна тий. За тэгээд хэдүүлээ сайхан халуун дулаан яриагаа эхэлцгээе тий. Тэгээд судалгаан барилцгаа. Та дундаа суучих уу? Би юу? Тий. За чинь хоёр талаас нь ярьсан дээрээс тий. Харин. За яасан ч ах вэ? Тий. За ер нь ярих гэж байгаа сэдв маань их чухал сэдв. Ялангуяа одоо сүүлийн үед чинь юмд болохоор зэрэг үндэсний аюулгүй байдал гэж яриад аливаа юмыг туушруулдаг байхад тий. Бидний энэ ярих гэж байгаа сэдв бол яг жинхэнэ үндэсний аюулгүй байдал яг үндэсний сэргэлтийн гол үндсэн асуудал гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд бас ийм том сэдвээр ярих гэдэг ингээд зориглоод ирсэн танд маш их баярлалаа. Тэглээх маш их баярлалаа. Ямар ч гэсэн үзэгчдийн хувьд, нийгмийн хувьд ч гэсэн өнөөдөр ярилцж байгаа сэдвэр ерөнхийдөө яг нөгөө 90 20 ингээл анзаараад мэдэмхээрэл яриад идэв юм шиг мөртлөө яг нөгөө гол цөмийг нь барьж аваад тэгээд яг нийгэмдэр яг яаж нөлөөлөд байгаа, яаж сөргөөр нөлөөлөд байгаа, яаж эргэжүүлэх юм бэ? Энэ талаар ерөөсөө яг алхмад тийм бодтоо ч юм ярьж байгаа юм байна. За тэгээд яриагаа эхэлцгээе дэх үү? За тэгээ. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид нар өнөөдөр Монгол эрчүүдийн тухай ярихаа. Гэхдээ бидний зорилго юу вэ? Илүү нэг тодорхой юм ярья. Тэ? Яг баримттай, сэлттэй ирсэн. Тийм хоосон хийрхэлгүйгээр яг жинхэнэ монголчуудынхаа тухай, эрчүүдийнхаа тухай яригээд ингээд зочноо урьж оролцсон болж байгаа. Тэгээ таныг ирж аваад маш их баярлж байна. баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр эхний асуултыг ерөнхийдөө би тавья гэж бодлоо. Болох уу? Болно шүү. Эр хүний хувьд эрчүүдийн тухай ярих гэж байгаагийн хувьд ер нь та Монголын эрчүүдийг бол архинд нэвсэртлээ орж байгааг ерөнхийдөө харж гин, ар гэрээ орхиж байгааг харж гин, амьдралд янз бүрийн байдлаар тэнцвэр алдагдж байгааг харж гин. Гэхдээ яг хардлаа гэд ингээд нэг хэрэг. Гэхдээ тэрийг ингээд ерөнхийдөө иймэрхүү тоо баримтууд судалсан судалгаанууд ер нь байд юм. Тий яг хоо зүгээр Монгол эрчүүдийг харах өнцөг ямар байхаас шалтгаална даа. Энэ аяхтай усыг тал одоо тий дундуур байна, тал нь байх байна, тал нь байна гэж харж байгаатай адилхан. Мэдээж сөрөг талын мэдээллүүд бол байгаа. Гэхдээ сөрөг талын мэдээллийн нөгөө талын эерэг мэдээлэл байна. Заавал байна шүү дээ. Тэгэхээр яг Монгол одоо бүхэл салбарт эрчүүд бол үнэхээр сайн ажил сурлаж байгаа, мундаг сайн инженерүүд байна, мундаг сайн барилгачд байна, мундаг сайн бизнесмэнүүд байна, багш нар, жолооч нар гээл тий. Одоо цагдаа нар хэд л одоо ихэнх нь одоо эрчүүд байгаа. Маш хүнд нөхцөл тэр уурхайчд ажиллаж байна. Маш хүнд нөхцөл бас олон эрчүүд байгаа. Сайн ажигуусаар гэчээр бас нөгөө бидний эрчүүд биднээс болж бүтггүй тал бас байдаг л да. Жишээлбэл энд нөгөө Монгол эрчүүд тооны хэлээр гээд ийм мэдээлэл байдаг юм байна. Бүр инфографик бүр хийсэн. Тэгээ энэ болохоор хэрвээ та интернетээр Монгол эрчүүд тооны хэлээр гэж хайх юм бол энэ бүр аюул том нарийн судалгаатай бүр хувийн гаргацсан. Тэгээ энэ бол яг зөвхөн Монголын нийт хүн ам 3 сая хүрээгүй байх үеийн тоо байгаад байгаа байхгүй. Судалгаа юм. Тийм судалгаа. Тэгэхээр нэлээ хэдэн жишээ өмнөх гэсэн. Тэгсэн үг тий. Тэгэхээр энэ дээр энэ судалгааны дагуу харах юм бол Монгол улсын нийт хүн амын 49.42% эрчүүд гэж хэлж байгаа. За ер нь бол тал нь эрчүүд байна шүү дээ. Тэгсэн мөртлөө нийт эрчүүдийн 89% нь баг бие билдрийн хөгжлийн түвшин муутай гэж байгаа. 89%. Тэгэж айгүй өндөр түвшин. Эрүүл мэндийн хувьд одоо цэргийн цэрэгт явлаа гэж одоо тэнцэхгүй, шаардлага хангахгүй ямар нэгэн өвчтөй ч юм уу тийм байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ дээр бас айгүй олон юм байна л да. Шууд гадаадд ажиллах гэстэй 90-92% нь эрчүүд. Тэгэхээр эрчүүд л ерөнхийдөө гэр бүлээр тийжээхээр гадшаа гарч ирсэн хамгийн юм хийдэг. Энэ дээр ингээд мэдээж архины асуудлыг энэ бас хэлсэн байна. 39% нь баг архи хэтрүүлийг хэрэгэлдэг.
14% бүр донцсон гэж байна тий. Тэгээд мэдээж одоо илгийн өвчтөлийн 40% ирчүүд гэж байна. Гэх мэтчлэнгээр янз бүрийн асуудал байна л да. Энд дэр нэг бас харамсалтай нь Монгол улсын хариалаас гарсан ирчүүд иргэдийн 20% ирчүүд гэж байгаа. Тэр Монгол улсаас татгалзаж байгаа хүмүүсийн 20% ирчүүд байна. Тэгэхээр 80% нэмэгдэж гэсэн үг гэдэг нь тийм асуудал гарч ирж байна. Ирчүүд ямар ч их орноос би Монгол хүн биш ээ. Монгол явж байна байлаа гэдэг ингээ явж байна гэсэн. Тэгээд энэ дээр цаг бусаар тахирдтуу болж байгаа хүмүүсийн 80% ирчүүд, мэрэгсээс шалтгаалж өвчтөстэй 90% ирчүүд, амийн орлогч тийм үү 60% ирчүүд гэж байгаа. Тэгээд 5200 өрх толгойсон аауд Монгол улсад байд юм байна. Хүүхдүүдийн 30% аавтайгаа дотно гэдэг энийг яаж 30% аавтайгаа дотно юм ярьдаг. 70% бол аавтай мөрчлөө аавгүй ч юм уу, аавгүй шиг байдаг ч юм уу. Эсвэл аав байхгүй тий. Аав гэж хараагүй ч юм уу. Аав гэдэг ойлголт баг байхгүй. Иймэрхүү байна л да. Тэгээд харамсалтай тийм тоонд байгаа байхгүй. Өөр бас нэг одоо 19 сарын нэг бас доохын талаар улс орны мэдээлэл гарсан шүү дээ. Энэ бол нэлээд өмнөх мэдээлэл. Доохын халдвар авах гэсний 80% ирчүүд. Тэгээд тэдний 87% бүр ижил хүүснээ сонирхож эхлэв. Тэгээд бүр тэр мэдээлэл дээр бол ижил хүүснэн ирчүүдийн тоо бол асар өндөр тоо гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр энэ доох энэ бүгдийг зүгээр харж байхад яг хөө миний зүгээр хувийн энэ анализ гэх юм уу да Монгол ирчүүд юу хэрэгтэй юм бэ гэхээр эрүүл гэр бүл хэрэгтэй юм байна. Ялангуяа хөвгүүдэд те аавтаа ээжтэйгээ яг ам бол халуунаараа байх хэвээр тийм эрүүл гэр бүл хэрэгтэй. Тэгээ эрүүл харилцаа хэрэгтэй юм байна ирчүүдэд. Яг л эр хүндээ хайртай гэж монголчууд хэлдэг. Мөн ирчүүд бол хэрвээ та нар ингээд анзаарах юм бол арх удагч байна, арх удахгүй ч байна. Ирчүүдийг харах юм бол энэ бүлэг бүлгээр явдаг. 2 3 4 яаж хийж байгаа л нэг олоод авчихдаг гэж явдаг. Ингээд бүлэг бүлгээр явдаг. Яг л ирчүүд өөрөө тийм юусэн бүлгийн хамт сүргийн хамт гэх юм уу тийм байгаад байгаа байхгүй. Ганцаархнаа ингэж байна гэж ойлгол байдгүй. Заавал нэг хүрээлэл байх хэрэгтэй. Тэгээд тэр хүрээлэл нь түүнд аюулгүй байдал өгдөг, найз өгдөг, дотоод юм уудлах тийм орон зай өгдөг. Тэгэхээр эрүүл харилцаа хэрэгтэй юм байна. За эрдэн босрол одоо ихэнх одоо оюутнуудын дийлэнх оюутнууд хувь нь бол эмэгтэйчүүд гэдэг. Харин тийм бас байсан тийм. Одоо ингээд бүх ингээд хөвгүүдийг харахгүй хөвгүүд яг ирчүүдийн орчинд өсөж гэнэ үү гэж харахаар цэцэрлэгийн багшны эмэгтэй тий сургуулийн багшны эмэгтэй гэртээ очингууд л аав байхгүй ээж нь байдаг ч юм уу тий тэгээд ерөөсөө бүх эмэгтэйлэг орчинд өсчихлээр яалтчгүй тэр хүнд бас эрэгтэй орчин хэрэгтэй байхгүй тэгээд эрүүл мэндийн талаар ирчүүдэд үнэхээр анхаарах хэрэгтэй байна. Яг гоо 93 наадам гэж байдаг гэсэн тэр нь тодорхой одоо спортоор хичээлдэг ирчүүдийн хүрээнд байдаг. Тэрнээс нийт даяараа тэр 93 наадмаар хичээлдэггүй тийм ээ. Тэр 93 зарим сүүлийн залуучууд харамсалтай 93 наадмаа ч ойлгодоггүй. Тэ одоо цагаан сар ч юм уу одоо наадмаар ч юм уу бүх ч юм уу одоо тийм гарахынгүй шууд суугаас олждаг тий. Энэ над хамаагүй гэдэг ч юм. Тэгэхээр сонирхоо байлцсан. Сонирхоо байлцдаг бүр ингээд нөгөө Японч сумоогоос ингээд салсан байдаг шиг. Тий. Тэгэхээр яг тийм нэг асуудал байт юм байна. Амьдралын эрүүл хэвмийг маяг гих мэтлэнгээр гэрэлт амьд яриа. Тэгээд ирчүүд мань аль болох урт наслах хэрэгтэй юм байна. Тэрний төлөө одоо бас янз-янзын нөгөө тийм судалгаанд юм байна л да. Ийм Монгол ирчүүд ер нь Монгол эмэгтэйчүүдийг бол 10 насаар бага насалдаг. Тэгээд янз-янзын шалтгаан байна, өвчин байна, одоо цаг зүрийн байна, автобус аваар одоо юу гэдгийг те. Тэгээд ирчүүд маань бас их оронч сэтгэлгээ хэрэгтэй. Тэгээд яг би зүгээр эргүү үний үед ингээд гудамж талбайгаар явж хахад ерөөсөө л гудамжаас нус сэрлээ. Тий. Ерөөсөө гიშг. Одоо өвөл бол бүр тэр чинь нэг ууршиж адлаг хатаж адлаг болдгоо айгүй хэцүү. Хөлдөөд ингээд тийм бол гудамжаар алхахад нус сэрлээ байгаа. Тэрийнхэн хайжаа ирчүүл хайж байгаа. Тэгэхээр нөө газар шороо минь эзэн Чингисгээд цээжээ балгаж яхаар зөвхөн хамгийн наазахын тий одоо хотын соёл тий гудамж салбаа дээр би ингэж болохгүй гэдэг тийм энэ чинь миний хорон шүү дээ. Миний газар шороо шүү дээ гэдэг тийм нөгөө их хорон сэтгэлгээ дутаад байна л да. Тэгээд нөгөө замын үлгэнд оролцож байгаа тэр бол ярих юм байхгүй. Тийм шүү дээ. Их хорон сэтгэлгээг нь бүр нөгөө үзүүрээс нь хэлээд ах шиг байна. Тийм их хоронч гэдэг чинь ерөөсөө хийсвэрл юм байна. Одоо байгаа одоо орчиндоо яг тэр байгаа юм. Энд чинь миний Монголынх тийм энэ чинь миний хүүхдийн тийм одоо бид насаараа энд байна. Бидний өвөг дээдсийн газар шорогч бидэнд өвлүүлсэн. Тийм учраас би нус цэрээ
одоо нулимхлан битгий хэлтэй энэ чинь би гарнаж хайрлах хэрэгтэй гэдэг тийм нандин сэтгэлгээ юм байхгүй. Тэгээд хэрвээ нэг хүүхдийн тоглоомын талбайх юм бол тэнд тамхины шаалцсан, архины жилээ хагалсан, гих мэтлэнгээр ингээд тийм наазахын тий одоо төрөөс хамаарахгүй гэдэг. Заавал тийм 76 мөр яг өөрөөс нь 100% хамаарах тийм бодит эх оронч тийм үйлдэлүүд бас байна л да. Тэгэхээр яг энэ судалгаа харж байхад аюул тийм сонирхолтой юм их байна. Тийм байна. Нэг юм тодруулж асуу гэж бодлоо л да. Та одоо ингээд сая маш их статистик тий ерөнхийдөө Монгол эрх хүний тухай ингээд мэдээлэл хэлж байна. Эрхтэй хүний одоо нийтлэг Монгол эрх хүний мөн зан чанар шүү дээ тий. Одоо тийм уллыг болцсон ч юм уу эсвэл угширцсан ч юм уу эсвэл тийм олонд нийтэд ингээ хитрхи түгээмэл болцсон зан чанар энэ статистик юм уу байхад нөлөөлж байгаа юу? Яг статистик бол судалгааны ямар аргаар хийсэн мэдэхгүй. Гэхдээ ямар ч лээсэн энэ дээр бол эмзэглүүлмээр тоо маш их тавьсан байгаа байхгүй. Мэдээж сөрөг мэдээллийн цаана жишээвэл эерэг мэдээлэл байдаг тий. Тэгэхээр жишээлх юм бол би бүр тодруулан асуучих. Одоо шинэ гадаадад ажиллагчдын 92% ирчүүд байгаа. Гэт ингээд энд жишээ нь тухайн Монгол эрхтэй хүний ямар түгээмэл зан тий нөлөөлж байгаа бол эсвэл одоо өшөөдөр архинд юуны архинд донтогч арх хэтрүүлэн хэрэгжилттэй гэж байна тий 40% нь ирчүүд байгаа. 40 өндөр тоо шүү дээ бас. Тэгэхээр 40% нь ирчүүд байна гэдэг ингээд энд бас эрхчүүдийн маань бас тийм нийтлэг яад юм гэсэн зан чанар ч юм уу эсвэл найзынхаа үгнээс гарахгүй байх зан чанар ч юм уу нэг иймэрхүү юмнууд бол та анзаардаг. Ер нь бодвол маш энгийн логик гаргах юм бол гадаадд ажиллаж байгаа ямар ч эрхтэй ч эмэгтэй ч хүмүүс гэр бүлээ тэжих юм лөө. Тийм гарч байгаа шүү дээ. Хүүхдэл тэжих юм лээ явж байгаа. Тэрэнд ямар нэгэн тийм муусна байхгүй, ямар нэгэн тийм их орноосоо явчих гэсэн санаа байхгүй. Яг нь Монгол ажил болтохгүй байна. Тэгээд энэ тэгэхээр амьдралын эрхээр яаж ажиллаж байгаа байхгүй. Ер нь энэ дэлхий дээр улс орнууд ингээд зөвхөн монголчууд явдаггүй шүү дээ, тийм. Янз янзын үндэстнүүд ингээд өөрөө улсад очиод ажилладаг. Монголч гэсэн Вьетнамууд ирдэг, тийм. Яг нь бас л эрхтэй Вьетнамууд л идэг, тийм. Мөнгөө олох гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэдэнд буруу гэх юм байхгүй. Тэд бас нэг талаар нөгөө юу гэдэг штэ хийсэн одоо ажил хөдөлмөрөө хийгээд Монгол руу маш их одоо валютын одоо эргэлт оруулдаг. Тэр утгаараа улсаас ямар нэг мөнгө авахгүйгээр Монгол улсын валютын сангуус тэд бүрдүүлдэг бас тодорхой хүчин зүйлийг үзүүлдэг гэж бас эрг мэдээ байдаг. Тэгэхээр тэдэнд яг зүгээр гэр бүлээ босгочихын гэсэн бол нийтлэг хүсэл нь бол үнэхээр Монгол ирчүүдэд маш өндөр байгааг би бас энэ тооноос хараад байгаа байхгүй. Тийм. Тэгээд яг сөрөг тал гэж бас альбом ч хоёр талтай тийм. Нөгөө нэг мөнгө олохгүй 1 жил явна гэсэн чинь 5 жил болдог ч юм 10 жил болдог ч юм. Тэр хооронд хүүхэд нь тий одоо 1-р үндээс хүүхэд нь 10 дугаар болсон ч юм уу. Аав үүссэн хүүхэдтэй зөв мөнгө явуулдаг, гоё пүүз явуулдаг, тоглоом явуулдаг. Тэнгууд л нөгөө хүүхэдтэйгээ байх, нөгөө хүүхдээ хүн болгох тэр он жилүүдийг алсаж байгаа байхгүй. Тэр бол ямар ч мөнгөөр одоо ямар ч их мөнгө төлөөд эргүүлээд олж чадахгүй. Тэгэхээр тэр нөгөө нандин агшинда яаж иж аваад гүрийж аваад Монголдо нэг юм хийх тийм нэг бүтээлч ч юм уу эсвэл одоо нэг юм хэрэгтэй байна л да. Харин улс орны зүгээс ч хэрэгтэй байна, хувь хүний зүгээс ч хэрэгтэй байна. Тэгжээж одоо нөгөө бүтэн гэр бүл нөгөө эрүүл гэр бүл гэж ярьсан шүү дээ. Аав үүссэн хүүхдүүд гэдэг юм бий болохгүй. Тэгээд нэг юм сонирхолтой судалгаа хийдэг л да. Аав хүн хүүхдүүдэд аюулгүй байдал өгд юм байна. За. Аав хүн хүүхэдтэй юм харьяал өгд юм байна. Жишээлбэл энэ миний хүүхдтэй гэдгээс чинь хамгийн юм шалгаад шүү дээ. Аав нь хэрэг Монголд энэ Монгол хүүхэд, аав нь хэрэг хинээр овуулсан байна гэдгээс болоод Орос яг тэрнтэй адилхан хамаарал өгд юм байна. 3 дугаарх нь өөртөө ихтэй байдлыг хүүхдэд өгд юм. Тэгэхээр яг энэ зүйлийг аюулгүй байдал харьяал өөртөө ихтэй байдал гэдэг зүйлийг аав хүн өгөхгүй болохоор хүүхэд өөр оршин авт юм байна. Тэ жишээл хэд ахт маань ахнар нь болохоор аюулгүй байдал нэгдэг, хамаарал нэгдэг. Тэд нэр тоогт гэж гүйдэг болно. Тэдэнд тоогт гэж гүйдэг. Нөгөө хүмүүс нь бас буруу зам руу дагална. Тэгээ буруу зам руу орчдөг. Тэнгуул аав нь одоо гадаад мөнгө өгөөд яваад идэг, хүүхднийнд хэцүү байгаад идэг. Тэгэхээр яг Монголын нэг юм сүүлийн одоо 20 хэдэн жил одоо Солонгос руу, Европ руу, Америк руу ингээд гарлаа шүү дээ. Америк, Европ руу
арай нэг гэр бүл аваад гарчиж байгаа. Солонгос бол үнэхээр тийм махаар ажил. Тэгээ ойрхон хэлэхүү. Тэгээд яг тэр нөлөөгөөр бүхэл бүтэн нэг шинэ үеийнхэн тий одоо аав өссөн, ээж өссөн бүхэл бүтэн нэг үе явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ давалгай одоо хөдөлмөрийн нас руу орж байна. Тий гэр бүл байгуулах хөдөлмөрийн нас руу орж байна. Тэгэхээр нийгмийн басны давхарга дээр яг тийм эцэггүй байдлыг амссан хүн өөрөө яаж эцэг байх вэ гэдгийг мэдэхгүй. Тэгээд мөнгөтэй бүх юм болно гэсэн тийм сэтгэлгээтэй нэг тийм шинэ үе гарч иж байгаа хэрэг. Тэгэхээр энэ үедээ одоо боловсрол юм уу эсвэл эрүүл юм уу одоо ямар талаар хэн ажиллахыг хүсдэг бүү мэдээ. Энэ бол аюулгүй том нийгмийн давалгаа зүйл маш том тийм демографик том эрсдэл бас яалтчгүй амсан л да. Тийм жишээлбэл гэр бүл сал аюул их болж байна. Ингээл одоо яриад байгаа шүү дээ. 500 мянган төгрөг өгдөг байх үед худлаа гэр бүл болоо тэ дараад мөнгө авангуудлаа 2 хуваагаад салждаг гэдэг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан одоо гэр бүл байгуулж байгаа залуучууд маань сэтгэл санааны доктор уу те нөгөө аюулгүй байл. Тэгээ би энэ хүнтэй гэрлэхэд одоо аюулгүй байх уу гэдэг ч юм уу те би энэ хүнтэй байхад үнэхээр энэ намайг насан туршид санаа тавьж чадах уу те эсвэл би өөртөө ихтэй байна би юу н сайн аа болж чадах болов би сайн нөхөр болж чадах аюулгүй хэцүү байгаа байхгүй. Тэгээ магадгүй үүнээс үүдээд нөгөө харигтал сэтгэл санаагаар ундаг амиа хорлдог гэр бүлийн жижиг сажиг маргаанаас болоод тий алан таландаа тулдаг. Иймэрхүү нөгөө нэг сөрөг үзэгдлүүд чинь ингээд нөгөө даалгаврын эффект гэдэг шиг бие биений хараас ингээд нэлээд явчихж байгаа. Гэрэлт амьд яриа. Яг нэг одоо шинэ яг одоо бол Монголын нийгэмд магадгүй гэр бүлийн хүчирхийллийн асуудал их яригдж байна. Тийм одоо өчигдөр хүртлээр зургатаар гараад яг нөгөө хуулиа баталгаал ингээл янз бүрийн хүмүүс санаа оноогоо яриад ингээл тэгж юм. Тэгэхэд яг гэр бүлийн хүчирхийллийн бол үйлдэгчийн 80-90% нь бол яалтчгүй ирчүүд байгаа. Тэг гэр бүлийн хүчирхийлэл гэж ярихлаар бас хоёр төрлийн юмгаас харах хэрэгтэй гендэж байгаа юм гэж тий. Зөвхөн ирчүүд одоо болохгүй учраас нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юм биш. Нөгөө эмэгтэй чинь бас нөгөө ам хэлээрээ ирчүүдийг бол нөгөө хорлонтойгоор одоо янз янзын өдөө хатгаж чаддаг, өшөө авдаг, байгалийн авьяастай тий. Өдөө хатгадаг. Ирчүүд эмэгтэйч нь болохоор ам хэлээрээ нөгөөдгөө чинь хүчээр хилдэг. Ирчүүд нь болохоор гар хөлөөр хүчээр хилдэг. Тэгээд яг нөгөө үгний хүчээр хил чинь ерөөсөө хүнд бодит фактор харагддаг. Яг нөгөө гарын хүчээр хил чинь яг нөгөө бодит харагддаг учраас хүчээр хилэгч нь ирчүүд болж харагдаад байдаг. Тэгэхээр яг тэрэн дээр нөгөө хувь хүний төлөвчл бас болж байгаа юм байна. Ялангуяа эр хүн доктор Эдэн Брюс Колл гэдэг энэ дэлхийд даяар ирчүүдийн хөдөлгөөний эцэг гэж ярьдаг. Тэр хүн болохоор гайхамшигтай тодорхойлт хийсэн байдаг байхгүй. Одоо эрэгтэй хүн болох нь төрхөөс эр хүн болох нь сонголтоос гэж. Ерөөсө тэр хүн төрөхдөө ямар гендертэй байна тэр нь түүний тодорхойлт. Энэ эрэгтэй хүүхдгээд одоо тэдэн грамм үг төрлөөгөөд энэ эрэгтэй хүүхд ялчгүй гендерийг тодорхойлж штэ. Тэр бол зөв төрөлх юм. Яг тэр эр хүн байна гэдэг тэр зан чанарын асуудал, төлөвшлийн асуудал бол тухайн хүний сонголтын асуудал юм аа гэж. Тэгэхээр яалцчгүй одоо эрэгтэй хүн гэр бүлтэй болоход эмоцийн тий эцэс төгсгөлгүй дайнд ингээл орлол гэсэн. Мэдээж сайхан хуримнаар боллоо. Тэгэл одоо хурмын өмнө бол хачин гой ганган залуу тий одоо ирвэхэ шиг тий цэцэн дээр суугаад тийм алмаатай тийш дулмаатай танилцаад ингэж явж байгаа нэг цэцэгтэн сууж штэ. Тэгээд суусан дараа маргаашсан дээр ажилчин зүгий болно. Иргэлээд хийж хэрэгтэй болно. Байрны мөнгө төлөхтэй болно. Хариуцлагатай болно. Ялцгүй буцах замгүй болно. Тэгэхээр иймэрхүү нөгөө тийм эдийн засгийн болон харилцааны нийгмийн дарамт шахалтын эсвэл төлөвлөөгүй тий 2 3 4 хүүхэд гараад ирэхэд амьдрал хүссэн үсээгүй нөгөө нэг тэр үсэг дараад эхэлж байгаа тий. Тэгэхээр тэр дарамтыг тэсвэрлэн гаргах тий одоо тийм төлөвшил одоо нэг ёсны захирлаа ч юм уу тий. Тийм төлөвшөлтөй болсон. Жишээлбэл агаарт нисэж байгаа хүмүүс тодорхой хэмжээний одоо агаарын тэр даралтыг одоо мэдэрч байгаа учраас кабин доторх агаар бол энэ хоёр ингэж нөгөө баланстай байх хэрэгтэй. Тэгэхгүй байх юм бол нөгөө колон лац шиг шавж шин. Тэгэхээр яг түүнтэй адилхан амьдрал бол бүх талаараа бидний дарна. Бүх талаараа бидний дарна. Тэгтэл яг тэр нөгөө амьдралын даралтыг, дарамтыг тэсвэрлэн гарч чаддаг төлөвшөл бидний тэр яг байх хэрэгтэй болж байна. Тийм төлөвшөл тогтоогүй эцэггүй өссөн хин нэгэн үнийг зааж өгөөгөө үг даахгүй, амьдрал даахгүй хүнтэй сүрэн зогсох одоо жишээлбэл альтайхан хилэм олж чадахгүй
одоо буулт хийж чадахгүй, ууж хийж чадахгүй тий. Эсвэл ингээд өг сондан сандаг ч юм уу. Байнгын харддаг ч юм уу. Айгүй тийм олон тийм эмоцийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр тэр эмоцийн асуудлаа өөрөө ч мэдэхгүй. Надад ийм байдаг гэдгийг ч мэдэхгүй тий гэрэлцэн. Тэгээ гэрлэхдээ бол зүгээр нэг биологийн хувьд хоёулаа нэг оронд орцсон дараа за хоёул ихнэр болчихсон гэж ойлгодог. Тэгвэл тэр чинь эр хүн болохын тулд Германд бол игдэг гэж байгаа байхгүй. Германд бол яадаг вэ гэхээр гэрлэхээс өмнө бүр одоо жолооны курс гэдэг шиг гэр бүлийн сургууль сургаж агаад за энэ хүн гэр бүлийн талаар ойлголт авлаа. Тийм учраас одоо энэ хүн нөхөр зөвшөөрлөд болоход ер нь болж байна лиценз аваа гэдэг юм бэ. Тэгэхээр яг тийм адилхан чивэл Монгол уламжлалаар бол аав ээж нь үр хүүхэдтэй сургаалаа айлдаж үр хүүхэдтэй сургамжлах ёстой шүү дээ. Тэгэхээр тэр функц нь өөрөө байхгүй болчихлоо. Нийгэмд хүссэн хүсээгүй хиймлэр хажуунаас нь сургуулдаг гэдэг ч юм уу. Тийм. Тодорхой ойлголт өгдөг ч юм уу. Тэгжээч нөгөө хүүхд чинь гэр бүлийн ухамсарлах нь шүү дээ. Гэр бүлийн боловсрол болж байгаа байхгүй. Яг гэр бүлийн боловсрол гэдэг юм уу? Уг нь бол уламжлалаар эцэг нь өвлүүлэх ёстой. Монгол соёл бол. Тэгтэл тэр соёлын маань одоо амин чухал гэлтэрх юм байна. Одоо ажил хийхээр явцсан, гадаад явцсан, ээж нь завгүй өдөржингөө ажиллаад тэр хүүхэд ганцаараа тий интернеттэй, фэйсбүүктэй тэгэл PC тоглоод найзуудаас мэдээлэл дунд учраа олоод тий тэгээ найзууд нь ямар мэдээлэл өгдөг бүүмэд тий штэ. Тэгээд тийм байдлаар өссөн хүүхдүүд бол яалтчгүй гэр бүл гэж чи юм а гэдэг тийм анхан шатны ойлголт өгөх тийм функц Монгол улсаа авшгүй хэрэгтэй тий штэ. Гэрэлт амьд яриа. Энэ Эдвин Луис Кол гэдэг сайн нэрийн дурдлаа л да. Тэр хүний тэр тодорхойлт бас надад их сонирхолтой санагдлаа. Тэгээ эр хүн байна гэдэг бол сонголт юм аа. Эр хүйстэн болж төрнө гэдэг бол сонголтгүй. Тэгээ эр хүн болно байна гэдэг бол сонголт юм аа. Аюу олон сонголтууд донд л эр хүн л болох байх л та тий. Гэхдээ одоо жишээлх юм бол яг үзэгчдэд ингээд одоо энэ чинь өсвөр насны хүүхэд магадгүй энийг үзчихэж магадгүй. Тэгэхээр яг ямар сонголт жишээлх юм бол хоёр сонголт тавиад ингээд те аль нь эрэхтэй эр хүн болдог сонголт юм бэ гэдэг юм бол та зөвөр түмэн сонголтуудаас онцлоод хэлвэл магадгүй аль сонголтыг хамгийн чухалд хэлэх вэ? Аюул чухал асуулт. Ягаад гэвэл хүн бол сонголтынхоо бүтээгдэхүүн байдаг. Тий. Сонголтынхоо бүтээгдэхүүн. Тэгээд доктор Бернард гэдэг одоо тэр бас нэг Нью-Йоркийн мундаг зохиолч бас ирчүүдэд одоо лекц сургаал заадаг ийм хүн байна л да. Энэ хүн эмэгтэйчүүд ирчүүдээс юу хүсдэг вэ гэсэн ном бичсэн. Яг энэ жил. За. Эмэгтэйчүүд ирчүүдээс яг юу хүсдэг юм бэ гэдэг. Тэгэхээр яг тэр номон дээрээ ерөөсөө эрэгтэй хүнээс эмэгтэй хүн дөрвөн юм л хүсдэг юм байна. За. Дөрвөн юм. Дөрвөн. Тэр дөрвөн юмыг л хийгээд өгөөч. Нэгдүгээрхэн болохоор төлөвшил. Би одоо 90 нөхөртэй болсон болохоос ш би хөвгүнтэй суугаагүй. Том хүүтэй болоо. Том хүүтэй болоогүй. Тэ? Төлөвшөөд өгөөч. Тэгээд ихэнх нөгөө ирчүүд бол тэгдэж та би өстө энэ айлын том хүүхэд юм байгаа. Манай ихтер бол манай ээж нь юм байгаа. Гэл бахархал яа. Гэл бахархал байдаг. Энд бол ихнэр нөгөө ээж болох гэж гэрлээгөө. Тэр хүний хань жил бол халамжлуулах гэж тэ нөмөр нөөлөг авах гэж удирдуулах гэж тэ одоо тэгсэн. Тэгтэл нөгөө тэ чийл мэддэг шүү дээ гэдэг шиг үлгэрээр яваад ахын бол төлөвшөөгүй ирчүүдээс болоод эмэгтэйчүүд нөгөө 90 хүүхдүүдэд хүмүүжүүлэх айдлаар 90 нөхрөө хүмүүжүүлэх хэрэгтэй болдог. 20 жил гэрлээ 20 жил чамаа хүмүүжүүллээ засардгүй аа. Засардгүй. Нөгөөх нь айл ирэх хүүхд ганцаараа. Улам л ирэх болоод байдаг. Тий. Тэгэхээр төлөвшил аягүй чухал байт юм байна. Төлөвшил. Төлөвшлийг яг юугаар тодорхойлох юм бэ гэхээр хариуцлах хүлээх чадвар. Хэлсэндээ байх чадвар. Одоо Монгол хүн тэ эр хүн хэлсэндээ гэж үгүй шүү. Чи ерөөсөө амжилт үг бол хүний өгч байгаа үг бол тэр хүн нэр хүндийн баталгаа болдог. Хэрвээ үгээ батлах юм бол тэр хүн нэр хүндэлсэн. Үгээ биелүүлэхгүй байх юм бол нэр хүнд унаа. Тэгэхээр тэр хүн ерөөсөө хэлсэн үгэндээ хүрдэг байх хэвээр. Би хийний гэсэн бол хийх хэвээр. Би тогныхон мөнгөийг төлнө. Би тэ одоо гэр бүлээ хийж гинэ. Тэ би та нарыг өнтөө сайхан дулаан өвлжүүлнэ гэсэн бодвол тэрэндээ л хүрдэг байх хэвээр. Тэгээд илүү дутуу зангааш байна. Яг л төлөвсөн баг. Аав хүн ямар байх хэвээр тэр одоо монголчуудын сайхан сургаалууд байна тий. Аав хүн ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэсэн. Тэр бүгдийг
тэр зан чанарын төлөвштэй. Тэр хариуцлага үүрэх чадвар, хариуцлага үлээх чадвар, үг даах чадвар тий. Одоо дарамт даах чадвар. Амархан ажил гэж байхгүй шүү дээ тий. Амархан амьдрал гэж байхгүй. Амархан амьдрал гэж байхгүй. За дараагийнхаа юу орохоос өмнө бүгд тавсарлах хэрэгтэй байх. Эхний хэсгийн цаг бол болчихсон. За окей. За би юг харсангүй. За тэгэхээр гэрэл нэвтрүүлэг бид нар их сонирхолтой сэдвээр ярьж байна. Эр хүнийг яг жинхэнэ эр хүн болгоход нөлөөлдөг зүйлүүд юу вэ? Эхнийх нь бол төлөвшил гэж ярьлаа тий. Төлөвшлүүдийг бол хариуцлагаа хүлээж өөртөө үүрч чадах чадварыг хэлдэг байна. Үргэлжлүүлээ бид нар олон сонирхолтой мөн чанарыг ярина. Гэхдээ бүгдээр дараагийн дугаараар үргэлжлүүлэх болно. Ингээ бүгдээр дараагийн дугаараар уулзцгаая.